Сайн байцгаана өрхөн мөндөд үзэгчдээ. Баянгол телевизийн уран бүтээлч хамт олонны зүгээс Баянгол аймгийн эрүүл мэндийн газар, Монголын гэр бүлийн сайн сайхны нийгэмдлийн Баянгол аймаг тасалбар, Цэг ялгаа хариуцлагатай үзэд компани цагаан овоо эмэгтэйчүүдийн эмнэлэг, Улсын тэргүүний галуу сумын эрүүл мэндийн төв, нийгмийн алчилсан Монголын эмэгтэйчүүдийн холбооны Баянгол аймаг тасалбар, Улсын хариуцлагатай үзэд компанитай хамтран сүм иш нэвтрүүлгийнхээ иш дугаарыг Баянгол аймгийн Улсын тэргүүний галуу сумаас үзэгч та бүхэндээ өргөн барьж байна. Манай аймгийн хэмжээнд 2021 онд эхийн сүгээр хоолтын байдал төрсний дараа 1 цагийн дотор ангир ургаан амлуулалт 97.1% буюу улсын дунджаас 4.1%-аар өндөр. Тэгээд 6 сар хүртэл эхийн сүгээр дагнан хооллолт 73.1% буюу улсын дунджаас 20.9%. 6 сараас 23 сар хүртэл эхийн сүгээр үргэлжлүүлэн хооллолт 74.1% буюу улсын дунджаас 5.1%-аар өндөр. Нэлхсэн сүүн тижээлийн хэрэглээ 5.6% буюу улсын дунджаас 5%-аар баг зэрэг эерэг үзүүлэлттэй байгаа боловч эхийн сүгээр хооллолтын 11 дадлыг нотгшуулах, эхийн сүгээр хооллолтыг нэмэгдүүлэх зорилгоор сүм иш нэвтрүүлгийг 6 дахь жилдээ үзэгч та бүхэндээ бэлтгэн хүргэж байна. За намайг Балдрын Жинсүүд гэдэг бата 4 хүүхэдтэй эрүүл мэндийн төвд зөвлөгч хийдэг. Намайг Пүрэв Дөржин Зол Зэя гэдэг. Манай том дунд 2 болохоор 5 насны зөрүүтэй. Бага нь болохоор 2 насны зөрүүтэй. Ихчийн бол Даваадаржийн Одон Чимэг гэдэг. Тэгээд амбол гэвэл нөхөр 3 хүүхдийн хамт тэгээд 5 амбол хамт амьдардаг. За намайг Батжрангаан Чимэг гэдэг. Би 3 хүүхэдтэй. 3 хүүхдээ ээж болцсон байна. 3 дахь мамгаа ингээд тавьраа сууж байна. Миний нэр Намжилмаа. Одоо амбол 5-ла нөхөр 3 хүүхдтэй хамт амьдарч байна. Хамгийн анх ээж осонгийнхаа мэдрэмжээс хуваалцаач та. За хамгийн анх ээж болох үнэхээр аз жаргалтай. Тэгээд хэдийн мянган тэр төрхийн өвдөлтийг одоо мэдэрж байгаа ч гэсэндээ хүүхдээ гараад ингээд хүүхдээ гөхүүлж явах, ангир ургаан гөхүүлж явах шиг мэдэр үнэхээр гоё. Анхныхаа үдэг 2014 онд гаргачихсан. Тэг сумынхаа төвд гаргачихсан. Их л сэтгэл хөдлөжсэн. Тэр нь яг бас ангир шар ургаан ингээ амлуулад хүүхдээ өхүүлээ сууж яхад юу бодогдож байв? Одоо инглээж болчихдаг юм байна таалгч чадчихсан. 14 онд анх миний хүүчин төрсөн. 8 сарын 29-нд анх хүү маань гарч исэн. Маш баяртай байсан. Тэгээд нэг 7-8 хэдхэн оноо тэгэл хантайгаа 9 сарын 14 онд бас би тэр хормоо хийчихсэн. Тэр үйл хамгийн гоё байсан. Ер нь хийжэж мартагддаггүй. Нүүр царай хөөхөн тэр жоо манай энэ үнэгчилж байгааг нь хараад юу унтах шинжэнгөө хүүхдээ тэврээл тэгэл хүүхдээ гөхүүлээл тэгэл хонж байгаа юм чи тэр бол мартахын аргагүй гоё дурсамж байсан. Одоо ч гэсэн бодогддоо шүү дээ. За хамгийн анх хүүхдээ хүлгэж авахд их баяртай байсан. Хамгийн түрүүнд ээж минь их бодогдсон билээ. Намайг төрүүлэх гэж бас над чинь ингэж их зовсон байх та гэж л их боддсон билээ. 2010 онд анх удаа одоо 25 настайдаа анхны говьг гэдэгтэн авсан. Сэтгэл маш их өндөр. Тэр үед үнэхээр одоо ээж гэдэг хүний ямар хүн байх вэ? Ээж гэдэг хүний мөн хамгийн нандин чанарыг мэдэрсэн. Төрсний дараах бас асаргаа сувилгаа бол маш чухал. Энэ дээр бас таны ар гэр нөхөр аав ээжтэй нь бас хэрхэн тусал дэмжижээ тийм ээ. Ерөнхийдөө тэгээ нөгөө аав ээж маань өндөр настай гөгшин хүмүүс байдаг болохоор тэр болгон өөрсдөө нөгөө өсгөж хүмүүжүүлж үдий зэрэгтэй болчоо. Тэгээд одоо ийм том мэдээ зэрэгтэй болчоо. Тэгээд ээж аваараа ахаад асруулах гэдэг чинь хэцүү шүү дээ. Тийм болохоор аав ээжтэй болж игэл нэг ачаалахгүй гэж боддог. Ерөнхийдөө хань маань янз их асардаг. Төрсний дараах тэгэл ерөнхийдөө нөгөө хүүхдийн даав шаа угаах, хоол унд хийх бүхий л асуудлыг тэгээ сар болтол тэгээ сар хүртэл миний ань бити гараа авсан түргээрээ инээ тэрэ болоорой сайхан амар гэдэг ч юм уу. Тэгэл айл болох нөгөө орой ууч юм уу заримдаа шинэ нөгөө хүүхд чинь яг уйлж мэлаад унтахгүй хахад хүүхдийн тэрэл төхөр маань тэгэл миний ань жоохон унт ч гэдэг юм уу. Төрсний дараах асуудал дээр бол хань маань бат бөх 100% гэж хэлж болно. Тэгэд хань маань их сайхсардаг. Манай ээж маань би ч одоо 4 дөрвж явах ээж манай нөхөр тэгээд мөн манайд хадмын хүүхэд ингээл манайхын талаас ангиэл дэмжээл орж ирээл хоол унд тэгэл 2-3 сар удаар хайж одоо гам барьдаг. Би чинь тэгэл
ажилдаа явбал өглөө 9-өөс явна. Тэгэл өдөр 1 2 3 одоо 9-өөс байдаг гэж байлаа гэж манай өгч 2 цагийн зайтай унтдаг. Тэгэл сэрэнгүүт нь очих хөлөөл 10 минутын хооронд л хөвдөг өгч шít. Тэгэл буцаж ирээл ажилдаа үргэлжлүүлээ нэг тийм ихтгэл байгаад байгаа юм байхгүй. Дүндөө дэмжиж тусалж байсан. Ээж хоёр эдгээр унд их зөөдөг. Тэгэл хүүхэд нь яаж ийн гэл асуудаг. Хүүхэд жоохон бие биений өвдөхөөр нөхөр одоо дэмжлэг их хөдөлдөг байсан. Шүн унтахгүй байхаар нь ээлжиж авдаг ч юм уу. Төрчөөд юунд гам барих тэгээд сэтгэл санаагаар тайван байлгах тийм бүх зүйл төр бол ар гэр бол хамгийн их түрүүн зогсож идэг. Тэгээд ар гэрийнхаа тусламжтайгаар бас би үдээ зэрэгтэй яваа. Ихийн сүгээр ингээд хүүхдээ дан хоолсны ач холбогдлын удаа бас хэрхэн олж харсан байна вэ? Энэ ач холбогдлын удаа хуваалцаач. Бид 4 хүүхэд дөрвөлнгийн ихийн сүгээр хооллолдог. Ямар нэгэн нэмэгдэл нэмэлэхгүй. Тэгээд 6 сараас нь ахуулаад 6 сар дөрөнгөт нэмэгдэл хоолоо бантан каша өгөө явдаг. Тэгээ манай хүмүүс ер нь өсөлт, бойжилт айгүй сайн. Ихийн сүгүүд юугаач орчуулшгүй бүх амин дэм эдс байцаа одоо хүүхдүүдийн хооллол одоо маш хэрэгцээтэй зүйл учраас ихийн сүгүүд дан хооллохоор хүүхдээ гадаг нэг л ирүүл тэг өсөлтийг нь хэвэн сайхан янзын гой бойжилттай, өсөлт тонилттай, минералог тийм болдог. Өгжөд ирэх юм болохоор нэмэгдэл аваад ирэх юм бол бас жоохон ингээд хүүхдүүд нэмэгдэл өгж байгаа мө гэж хүүхд ингээд харддаг л та. Тэгэхээр ямар байна уу гэхлээр юм болохоор арай жоохон бас жим багтай тэ гэдсэн жоохон цэрдгэрдүү миний л бодлоо ингээд харахаар ингээд харагддаг байхгүй юу. Ихийн сүгээр хооллох бол өөр хүүхдэд айгүй ач тустай. Бүх зүйлээс нь хамгаалдаг. Ихийн сүү шиг ач тустай юм байхгүй. Тийм учраас их хүн өөрөө тайван байж, ерөө сайн хоол хүнс идэж бас өөрийгөө хамгийн түрүүнд бэлдэх хэрэгтэй. Тэгжиж хүүхдээ хоолно. 2-2 хоолж байгаа шүү дээ. Ихийн сүгээр нь 6 сар хүртэл дан ихийн сүгээр хооллох ёстой гэж байдаг. Би 3 хүүхдээ гурван тэгж байгаа. Тэгж өсгсөн. Эрүүл мэндэд тэр бие бэлтрийн хувьд тэр ихийн сүү шиг ач тустай юм гэж байдаггүй. Ер нь тэгээд хүүхэд ихийнхаа сүгээр хооллно 6 сар хүртэл хооллоо. Тэгээд ерөнхийдөө биений эсрэг үүсэл дархлаа бүх юм ер нь ихийн сүгээр нь ер нь бол юу ч оролцохгүй шүү дээ. Ер нь гол амин дэм чинь ихийн сүү байдаг болов гэж боддог. Учираас ерөнхийдөө 0-6 сар хүртэл ихийнхаа сүгээр болж өгвөл нэг угж мөгж гэлтгүү те. Ихийнхэн сүгээр хооллоод байж хань ер нь зөв юм байна гэдгийг л би олж авсан. Тэгээ ерөнхийдөө 6 сар өрснөөс хойш бор хоолндоо орно, хүүхд чинь таргаа идэн сүгээ уун. Ерөнхийдөө тэгжил байх нь зөв юм байна л гэж бодож байгаа. Шодлогд нь их нөгөө амин дэмээр баялаг болохоор их хүүхдээ их ядаг, бойжуулахтай тустай гэж боддог. Захиур нурахтай амир хурдан ургадаг сүгээр хөхүүлэхтэй энэ. За энэ хүүхдээ юм ер нь би 0-3 нас хүртэл хөр нь хоолсон. Энэ хөр нь хоолдохдоо хүүхдүүд ямар ачлалтай хүүхдээ одоо өсөлт хөгжилтөнд мөн хүүхдийн оюун ухаанд тийм хөр олсон хүүхднөл ер нь бол одоо ямар нэгэн ханиад томоноос одоо хөрх нарай бага тэгээ бас хүүхдийн нөгөө бие бэлтрийн хөгжилтөнд хамаагүй нөлөө ихтэй. Миний манай 3 одоо ихийнхаа сүгээр одоо хөгж ингэж байж гисэн. Залуу шиний ээжүүдэд хандаж бас зөвлөгөө мэдээлэл өгөө ш та. Хүүхдээ асрах тал дээр, хүүхдээ хооллох тал дээр тийм ээ. Хүүхдээ бас ихээс үгээр том болсноо хооллох тал дээр бас зөвлөгөө мэдээлэл өгвөл ямар зөвлөгөө мэдээлэл таах вэ? Тэглэхээ. Тэр чинь одоо 3 хүүхэд өсгөж хүмүүжүүлсэн юм чинь бас юу эсрэг үзэгтэй тий. Тэгээд миний хамгийн их мэдэрсэн зүйл гэвэл юу яаж агаар утсаан бага ухаж байгаараа гэж хэлмээр байна. Залуу ээжүүдтэй пицца ухаад хүүхдээ ойлолоо сууж тэгэж идэв штэ. Утсаан бага ухаад болж өгөөл бяцхан үрээ гүхийг гисэн үед нь гүхүүлээ те. Гүхийг гисэн үед нь хүүхдээ гүхүүлээд тэгээд одооны залуучууд памперс айгуу хэрэгэлдэг болсон байна. Памперсны харшил гэж юм гарч штэ.
Тэгээ тэр гарчлан гарахаар эцэг эхчүүд нь бас сэтгэл санаа нөмөрдөг хөхгүй. Дамаа залуу ээж эцэг эхчүүд бол яана энэ яач вэ? Миний хүүхд яач вэ? Энэ юу гарчих вэ гээл дөрөглөл бөксөр нэм сони юм гарцсан баах юм гээл гэдэг. Тэр бол памперс нахчлахгүй. Тэгээд памперсаа болж өгөөлөл яг юу яаж болно шүү дээ. Шөнийхэн цагт бол яг хийж болно. Тэгээ өдрийнхэн цагт бол болж өгöl памперсаа хийхгүй шиг. Өдрийнхэн цагт сайхан даавуугаа хийгээд хуурайлаад шүнд нь яг памперсаа ээжээд байна үз. Даавуугаа хийгээд хуурайлал байж болно шүү дээ гэж хэлмээр байна. За одоо энэ манай залуу гэрүүлүүд болон одоо өөрсдийнхөө элчүүд ер нь их хүн гэдэг маань энэ эхийн одоо энэ уураг гэдэг зүйл хийн сүү гэдэг маань одоо хүүхдэд ямар их ач тустай гэдэг би өөрийнхөө биед мэдэрсэн учраас залуу гэрүүлүүдийг цаашдаа ер нь өөрийнхөө эхийнхээ сүүгээр нь хүүхдээ өсгөж байжуулаасаа ер нь ирээдүй хойч үеийн бид нэр одоо эрүүл сарвал өсгөхийн тулд одоо ер нь хамгийн гол зүйл эхийн сүү шүү гэж хэлмээр байна. Бүхэн сүгээр хооллох мөн одоо нэмэлт сүг хоёр хооллох ялгаа нь юу вэ гэдгийг бүхэн сүг одоо эхийн сүг гэдэг нь маш тийм нандин уурагтай одоо маш тийм амин дэм ихтэй учраас ер нь одоо эхийн сүгээрээ л ер нь хоос сүгүүд байж төсөлт нь илүү сайн өвддөг гэдэг утгаараа одоо би 3 хүүхдээ эхийн сүгээр ер нь дан одоо хөхөөрөө хоолж өсгсөн. Хамгийн түрүүнд бол ээж болох хамгийн маш гоё мэдрэмж. За тийм болохоор одоо хэлэхэд бол хүүхдүүдээ болж өгвөл эхийн сүгээр нь сайхан хооллоод 6 сар болтол эхийн сүгээр хооллоо. За 6 сар хойш болох нэмгээд л хоолоо бандан каша бол өгөөд дойр орхон сайхан шим тэжээлтэй хоол унд цай ээж хэрэгтэй. Тэгээд одоо жуус мууш тиймэрхүү юм одоо маш их хооллох хэрэгтэй. Ер болж өгвөл одоо 6 сар дотогш нь битэл болж өгөл өгж байгаарай. Тий одоо өгчих чинь тэгэл ямар эрсдэлтэй вүлээ. Тийм учраас 5-6 сараас хойш болохоор бантан кашаасаа хорих өгөөд амин дэмтэй хүүхдүүдэд тэгээд эрүүл өсгөд төрнөхөд л бидний чинь гол үүрэг юм чинь. Залуу ээжүүдэд хандаж бас та ямар зөвлөгөө мэдээлэл өгөх вэ? Хэрхэн зөвлөх үү? Хүүхдтэй сайн анхаарал тавьд. Аль болох өгжээр хөлөхгүй өөрөөрөө хөлөөр гэж хэлээ. Сүү ээж нэвтрүүлгийг маань Монголын гэр бүлийн сайн сайхны нийгмийн Баянгарын аймаг дахь салбар ивэнтд хамтарч ажиллаж байгаа. Гарын бэлэг, гарын авлагнууд явуулсан шүү та. За мөн дараагийнх нь хамтрагчаар галууд сундах осыг хариуцлага төлцөөд компани гарын бэлэг гартуулж ирээрэй гэсэн. За хүүхдээ эхийн сүгээр хооллоод 9 минут бойжуулж байгаа сайн ээж гэд бэлэг гартуулж байгаа. За дараагийн манай сүүн ээж нэвтрүүлгийг бол байнгын хамтрагч ивент тэгчээр ажилладаг. Цэн ялгуун хувьцаат компани цагаан овоо эмэгтэйчүүдийн имлэг гээд хорол сүрэн эмчний бэлгийг явуулсан юм. За тэгээ баян очихоор цэн ялгуун эмэгтэйрээ үүчтүүлээ. Цагаан овоо эмэгтэй. Сүү ээж нэвтрүүлгийн маань ивент итгэгч цэн ялгуун компани хувьцаат компани цагаан овоо эмэгтэйчүүдийн имлэг хорол сүрэн эмч маань бэлгийг итгэгч бүрээ бий болсон. За энэ дугаарыг маань ивент итгэгчээр галууд сумын асуух гэдэг шүү. Улам өнрөө дараа. За энэ болохоор сүү ээж нэвтрүүлгийг маань галууд сумын осыг хувьцаат компани ивент итгэгч гарын бэлэг явуулсан шүү ээжүүдтэй. За мөн сүү ээж нэвтрүүлгийн маань одоо цэн ялгуун хариуцлага хувьцаат компани цагаан овоо эмэгтэйчүүдийн имлэг гээд хорол сүрэн эмч
байнга хамтарч бэлтгэдэг. Энэ удаад нь өөрөө сурч амжаагүй. Ээжүүдээ гарын бэлтгийг дамжуулсан. За мөн Монголын гэр бүлийн сайн сайхны нийгэмлэг гэж хамтран ажиллаж байгаа шүү.